Бодлогын шийдвэр хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө бэлтгэлтэй байх хугацаа өгөх нь чухлаа гэж Bridge корпорацийн тузын дарга даргын зөвлөх бизнесийн удирдлага маркетингийн газрын захирал Бямбд орж хэлж байна. Түүний байр суурийг хүлээн авч үзнэ үү? Тэгэхээр Bridge Motors компани Suzuki брендийг Монголд аль биесны дистрибьютороор ажиллана 20 гаруй жил хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр танай компанийн хувьд одоо ер нь хэдэн нийт загвар хэрэглэгчдэд санал болгоод явж байна. Энэ талаар та компанийн үйл ажиллагааны талаар эхлээд мэдээлэхгүй. За Bridge компани Bridge Motors гэдэг одоо яг тусдаа компаниуд байгаа. Bridge Motors Bridge компани охин компани. За Bridge Motors компанийн хувьд бол одоо Suzuki-гийн аль биесны дилерийг одоо эрхийг нь эзэмшдэг ийм компани байгаа. Дилерээр бол одоо ингээд 25 дахь жилдээ ажиллаж байна. Одоогийн байдлаар бол одоо энэ харагдаж байгаа хоёр одоо Swift Jimny гэдэг хоёр машин байна. Тэгээ Jimny маань дотор хоёр төрлийн загвартай буюу 3 хаалгатай, 5 хаалгатай гэсэн юм загваруудыг одоо хэрэглэгчтэй санал болгоод борлуулалт хийгээд явж байна. Тэгэхээр ерөөхдөө хоёул өнгөрсөн оныг 2024 онд нийлүүлэлт борлуулалтын хувьд ч гэдэг юм уу ер нь хэр жил болж өнгөрсөн гэж харж болохоор бол жилийн үед өнгөрсөн онтойгоо харьцуулахад ч гэдэг юм уу ер нь бас нөхцөл байдал ямар байсан бэ? За 24 оны тухайд бол бид өхөн 23 онд анх тавьсан 24 оныг яаж төсөөлж ирсэн бэ? Тэр төлөвлөгөөгөө бол ер нь 100% биелүүлж чадсан жил байсан. Тэгэхээр бас хамт олон маань бол амжилттай ажилласан жил байсан гэж дүгнэж болж байгаа. За мэдээж нэг борлуулалтын явцад гарсан хүндрэлүүд, тээвэрлэлтийн явцад гарсан хүндрэлүүд гэх мэт зүйлүүд бол байсан. Гэхдээ энийг бол бас эрт одоо арга хэмжээ авч эрсдээс хамгаалсны үндсэн дээр нодон жилийн хувьд бол яг шинэ автомашины одоо борлуулалт ялангуяа Япон одоо тий брэнд гэдэг утгаараа бол Toyota-гийн дараа орж байгаа нах. Тий. Toyota бол мэдээж Монголд хамгийн их одоо шинээр хуучин машин ч хамгийн их борлогдож байгаа. Тэрний дараагийн одоо тий хоёр бичигдэхүүц юм амжилттай ажилласан. Тэгэхээр одоо хоёулын хажууд байгаа Jimny бол мэдээж дотоодын хэрэглэгчид бол сайн мэднэ нэлээд бас эрэлт өндөр байдаг загваруудын нэг байгаа. Та яг яагаад хэрэглэгчид яг энэ загварыг ингэж ихэр сонирхож байна? Үүний одоо бол ер нь хэрэглэгчид одоо хөдөлთა авалтын хандлагыг юу гэж харж байна? За автомашины одоо тухайд бол мэдээж маш олон төрлийн сонголтуудтай болцсон байна. Одоо мэдээж дан ганцхан Японд гэхгүйгээр Солонгос, Хятад тийм ээ. За тэгээ Европ, Америкийн одоо автомашинууд байгаа. Энэ дотроо манай Suzuki-гийн автомашины одоо онцлог маань юу вэ гэхээр ер нь бол хамгийн одоо голчилж хэлэх зүйл нь бол минималист машин гэж хэлж байгаа. Ямар нэгэн байлаа зайтал бага эзэлнэ, бензин зарцуулалт нь бага байдаг тийм ээ. Тэгээ унж явахад хүнд ямар нэгэн байлаа ядаргаа тий одоо хүндрэл учруулах тохиолдол нь бага. За тэгээ унаа явж байгаа холын замд явсан ч гэсэн бартаа саадаг бол амжилттай давна. Нэр нь найдвартай. Тэгээ ганцаараа хөдөө гадаа одоо эмхтэн хүн байсан ч л унаад явцдаг ийм машин гэдгээр даваа талтай байгаа. Тэгэхээр Япон автомашин тэгээ дээр нь үнийн хувьд ч гэсэн бид хүмүүс харьцангуй reasonable хүнээр хэрэглэгчтэй санал болгож байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ нь бол бас бидний борлуулалтанд бас нөлөөтэй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр танай компанийн хувьд Swift, Jimny гэдэг эдгээр брэндүүдийг оруулж ирж байгаа. Ер нь 2025 онд эдгээр загваруудын борлуулалт нийлүүлэлтийн хувьд бас ямар хөө жил болж өнгөрөх төлөвтэй байна. Одоо урьдчилан таамаглаж байгаа болзошгүй юм эрсдлүүд. За мэдээж өрсөлдөөн бол бизнесийн хувьд бол одоо байгалийн замаар байгаа болов уу гэж бодож байна. Бусад одоо дилер компаниуд маань ч гэсэн шинэ загвар, шинэ төрлийн автомашинуудыг Монголын зах зээлд танилцуулаад явах болов уу гэж бодож байна. Бидний хувьд бол 25 онд бол ямар ч энэ хоёр загвараа өргөжлүүлээд хэрэглэгчтэй санал болгоод явна. Одоо болзошгүй эрсдэл гэдгийн тухайд бол одоо улс төрийн байдал гэдэг юм уу, олон улсын геополитикийн байдал нь тээврийн нөхцөл байдалд нөлөөлөх үс, судалгааны орчинд нөлөөлөх үс тийм зүйлүүд гарахыг бол одоо үүсгэж болж чадахгүй. Бидний хувьд бол эдгээр одоо ямар нэгэн эрсдэл үүсч магадгүй гэсэн одоо юу гэдгийг таамаглалыг төвшүүлээд машиныхаа татаа болтуудыг бол энэ жил эрт хийсэн баг. Тэгэхээр харьцангуйгаар одоо тээвэрлэлтээс үүдэлтэйгээр гэдэг юм уу тийм ээ. Ямар нэгэн тийм хүндрэлийг бол энэ жил бол үзэхгүйгээр хэрэглэгчтэй бол бэлэн автомашиныг шууд санал болгох боломжтой байна. Тэгэхээр ерөөхдөө бэлэн байдал хангаж байгаа. Тээвэрлэлтийн хувьд одоо та сая ерөөхдөө бас
бэлэн байдлаа хангахын тулд хадгалtaa ингээд ирдийсэн гэдэг. Тэгэхээр тээвэрлэлтийн хувьд ер нь сүүлийн жилүүдэд бас цардахлын үеэс хойш бол мэдээж тээвэрлэлтийн саадлууд ихээр гарсан. За тээврийн үн өссөн гэх мэтлэн олон сорилтууд байсан. Үүнээс хойш ер нь дотоодын одоо дистрибьютор компаниудын хувьд энэ огцон Монголоос сэргэж чадсан байгаа болов уу? За цаашид бас ер нь тээврийн салбар бас хэрхэх юм хүлээлттэй байна. Саяхан ч гэсэн бас ерөөдөө эдтийн гол бомтууд дээр бол ийм ачааны ууралд үүссэн ийм хэрэгүүд бол гарч байгаа. Тэгэхээр энэ хүндрэлүүд цаашид бас одоо хэрхэн өөрчлөгдөхөөр байна. За яг одоо цар тахалтай коронавирусын дараа үеийн одоо бизнес эдийн засаг бол тодорхой хэмжээнд сэргэлт бол авч чадсан гэж би бол харж байгаа. Нодлон жилийн үүссэн яг энэ тээврийн одоо асуудал одоо Шинган бомтон дээр их хэмжээний одоо ачаад төвлөрөл үүссэн тийм ээ. Энэ бол ерөнхийдөө Хятадын засгийн газраас одоо Монголоор дамжин өнгөрүүлэх ачаанд одоо хязгаарлалт хийсэн, Монгол руу явах чиглэлд хязгаарлалт хийснээс үүдэлтэй ийм бодлогын чанартай төвчрэл гэх юм тийм ачаал үүссэн гэж ойлгосон. Тэгэхээр онны төсөл рүү бол харьцангуй бас хөнгөрч бол ирсэн. Гэхдээ энэ байдал бол бас тийм сайжирсан гэж хэлж чадахгүй байгаа. Тэгэхээр бол энэ дэлийг бид нэр бол үргэлжлэнэ гэж тооцоод тэр одоо тооцоолынхаа үндсэн дээр сая хэлсэнчлэн татан амралтуудаа урьдчилж хийгээд нэгсэндээ 24 онд 25 онд борлуулах автомашинуудаа одоо ингээд наашаага татаа авах хугацаагаа аль болох хурдсгах, эртхэн шиг захиалгаа өгөх гэх мэт ийм арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Тэгэхээр танай брендинг кейс дээр ер нь тээврийн үн сүүлийн жилүүдэд хэр өссөн гэж харагдаж байна. Ер нь энэ өсөлт бас ойрын одоо 3-4 жилдээ ч гэдэг юм уу үргэлжлэхээр байна уу? За яг коронавирус буюу цар тахлын дараах үед бол тээврийн үн бол ерөөдөө бараг 50% хүртэл өссөн байгаа. Тэгээ энэ нь бол яг коронагийн өмнөх үеилүүгээ бол нэг хэсэг бол буцаж бууж бол чадсан. Тэгээд сая нодлонгийн одоо өмнөх жилийн тухайд бол эргээд өсөхөөс аргагүй байдал үүссэн. Юу гэхээр бид нэг бас захиалгатай автомашинуудыг түрүү хугацаанд авчрахын тулд төмөр замын тээвэр биш, газрын тээврээр автомашинаар тээвэрлэх сонголтыг хийгээд энэ бол тодорхой хэмжээний нэмэлт зардлуудыг бол гаргасан байгаа. Тэр нь ойролцоогоор нэг 15-аас 20% нэмэгдэл зардал бол нэг контейнер дээр гарсан ийм тооцоотой байна. Тэгэхээр гадаад хүчин зүйлсийн эрсдлүүд бол хайлаа сая ярилцлаа. Дотоодын хувьд дистрибьютор компанийн хувьд яг тулгамдж байгаа одоо хамгийн гол эрсдэл юу вэ? Одоо магадгүй улс төрийн тодорхойгүй байдал ч гэдэг юм уу бодлогын шийдрүүдийн хувьд энэ дэр танд дээр ямар байр суурьтай байна? За яг одоо шинэ автомашины дилер компанийн тухайд бол мэдээж одоо буруу өрүүлтэй, зөв өрүүлтэй гэдэг дээр бол манайх бол яг л одоо нэг Монгол Улсын стандарт тийм ээ. Хууль дүрмийн дагуу хүрдний хувьд бол бид хүн зүүн тийм ээ. Хүрд жолоодлоготой автомашиныг бол борлуулж байгаа. Тэгэхээр энийг бол ингээд урт хугацаанд бол төр засгаас бол одоо дэмжинэ гэдэг юм уу? Одоо буруу өрүүлтэй машиныг тоог хязгаарлана гэдэг ийм арга хэмжээ аваад явж байгаа нь бол бас оновчтой арга хэмжээ гэж би бол харж байгаа. Тэгвэл ийм зүйлүүдийг хэрэгжүүлэхдээ одоо 4-5 жилийн өмнөөс төлөвлөөд хийх гэж байгаа одоо энэ бодлого стратегийнхаа асуудлуудыг ард иргэдэд танилцуулаад ард иргэд маань энэ тэрнээс болж үүсэх эрсдлээс тийм ээ аль болох бага эрсдэлтэйгээр давж туулах ийм нөхцөл байдлыг олгож иж хийвэл илүү бүр сайн байх байсан болов уу гэж бодож байгаа. Сая одоо оны төгсгөл дээр Улаанбаатар хотын одоо сэртэй автомашины дугаар олголтын дээр бол ингээд хязгаарлалт тавиад бүр зогсооцсон байсан. Тэгээ өнөөдрөөс бол эхэлж байгаа юм шиг байна. Гэхдээ энэ ингээд 2 сарын хугацаанд бол яг шинэ машины одоо борлуулалтанд бол шууд нөлөө үзүүлж байгаа. Хэрэглэгч өөрөө дугаар одоо ямар нэгэн байдлаар за дамын 8-аас дугаар олж авах гэдэг ч юм уу тий. Ийм байдлаар л худалдаж авахгүй болвол ер нь бол дугаар бол одоо авч чадахгүй шинэ машин борлуулж одоо худалдаж авч унж чадахгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Дээр нь за зөвхөн шинэ машин гэлтгүүгээр одоо нодлон жил тэр төгсрөл дундаас тийм ээ ачаа тээвэр нь зогсож байгаад яг оны төсөлд хүрээд ирчихсэн байгаа. Нөгөө хуучин автомашины импортын дээр ч гэсэн энэ нөлөөлөл бол гарсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр та ер нь шийдвэр гаргагчдад өгөх мессеж хамгийн гол мессеж тань юу вэ гэж? За альбаа одоо хууль тогтоомжийн тухайд бол мэдээж бид бүхэн бол
одоо гарсан тохиолдол дагаад явах ёстой дээ одоо эрх зүйт төр учраас төрийнхэн тэр ёс журмыг бол хуулийг бол дагаад явна. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтүүдийг одоо хийж эхлэхдээ тодорхой хэмжээнд бэлтгэлтэй, судалгаатай, суурьтай ард иргэдийнхаа төлөө бас нэг ийм хугацаа өгөх ёстой юм болов уу? Бэлтгэлтэй байх ёстой. Энэ олон улсад бол энэ бол бас өмнө хэрэгжижсэн ийм зүйлүүдийг хэрэгжүүлж ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр олон улсад хэрэгжсэн тэр best practice-ийг судлаад хэрэгжүүлээд явах илүү одоо оновчтой байх болов уу гэсэн ийм л зүйлийг хэлмээр байна. Үргэлжлүүлээ хоёлаа дотоодын зах зээлийн талаар хэлсэн. Ерөнхийдөө бас харьцангуй сайн одоо шинэ автомашины хувьд төрөлжиж байгаа гэж харж байгаа. За ялангуяа бас хятадын брэндүүд сүүлд бол дотоодын зах зээлд ихээр борлуулагдж байна. Ер нь олон улсад аваад үзсэн ч хятад брэндүүдийн автомашины өрсөлдөөн бол өрсөлдөх чадвар бол нэлээдгүй одоо нэмэгдэж байгаа юм харагдаж байгаа. За энэ оны онцлог хэлцэл гэх юм бол Японы одоо их гурал гэж болох Nissan Honda гэдэг компаниуд бас нэг нийлэх юм хэлцэл байгуулж байгаа. Тэгэхээр ер нь олон улсын зах зээлийн өрсөлдөөн за эргээд бас дотоодод энэ загварын одоо хүчний бас өрсөлдөөн ер нь хэр ажиглагдаж байгаа бол дотоодын салбарын өрсөлдөөн бас хэр байна гэж харж байна. За мэдээж яг автомашины тухайд хятад брэндүүд бол ихээр нэмэгдэж байгаа. Өрсөлдөөн бол бас нэлээд ширүүн байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр энэ бол цэвэр нэг ард иргэд хэрэглэгчид маань яг алийг сонгох вэ гэдэг эцсийн сонголт аль нь гэдэг дээр одоо хамгийн сүүлд тэр бол тухайн хэрэглэгчийн асуудал болох байх. Бидний тухайд бол яг Suzuki тийм ээ компани манай Монголын одоо нөхцөлд тааруулаад тохируулаад үйлдвэрлэсэн ийм автомашиныг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Маш чанартай одоо минималист машинуудыг санал болгож байгаа гэдгээр л эхний ээлжинд бол онцлог байгаа. Яг олон улсын зах зээл дэх трендэд дагаад за цахилгаан автомашин, хайбрид автомашин гэх мэт ийм зүйлүүдийн хөгжилтөөр бол Suzuki-гийн хувьд энийг бол дагаад явна гэсэн ийм одоо зүйлийг бол үйлдвэрлэгч тал бол хэлж байгаа. Тэгэхээр та энэ шинэ брендийн хувьд ер нь ямар одоо хүлээлттэй байна? Дотоодод орж ирэх нэлээд удааг байгаа юм шиг дээ. Тийм сая намраас ихэд анхны одоо татаа авалтаа хийгээд борлуулалт хийгдээд явж байна. Манай ялангуяа одоо охид бүсгүүчид илүү таарах тохиромжтой. Тэгээд яг энэ шинэ хайбрид машин, ялангуяа ийм загварын машин дотор бол үнийн хувьд харьцангуй хямд ийм машин гэж ойлгож байгаа. Тэгэхээр бол хүлээлт бас борлуулалт дээр бол байгаа тий. За өндөр цаг гаргаж бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Маш их баярлалаа.